За сайн байцгаана уу бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. 29 дахь удаагийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзаж байна. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа Ингчингийн орноо төрөх ёроолыг уншицгаая. За номоо эхлэхийн өмнө аврал итгэлээ адуулъя. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл биетдэг мөн өглөг тэргүүдээ үйлцэн буйнаараа би амтны тусад бурхан бүтгүүлтгай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл биетдэг мөн өглөг тэргүүдээ үйлцэн буйнаараа би амтны тусад бурхан бүтгүүлтгай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл биетдэг мөн өглөг тэргүүдээ үйлцэн буйнаараа би амтны тусад бурхан бүтгүүлтгай. За бүгдээрээ хамтдаа номоо эхэлцгээе. Монголчуудын дунд 6 ёроол гэж хэлэгддэг ёроолуудын нэг Богдцонхов гэгээний туйравсан Инхчингийн дэв буюу Деважингийн орноо төрлийг барих ёроол дээд орны үүдийг нээгч хэмээх оршвэ. Гайхамшигт зохиолоор баршгүй цогийг амьтанд хайрлах, дурдсан төдийд үхлийн эзэн алсран орхих, нэгүүлсээр амьтдыг ганц хүүчлэн үргэлж таалах, Тэнгэр хүний багш цаглашгүй наст аюуш бурханд мөргмөө. Чадагчийн эрэхэд бурхан багш олонтой дурсаж, дээд оронд бүрнээ сайтар магтан онцгойлсон. Инхчингийн оронд төрөх ил хідэн ёроолыг ирэхгүй энэрх сэтгэлийн гүнээс чадхаар үгүй л мөө. Авах гээхүйг мөнхөгийн зузаан манан түүтгэрлэн, өөрийн месээр амгалант төрлийн амыг тастна. Орчлонгийн гянданд шунал хүслийн цалмаар хүлэгдэнэ. Үйлийн мөрнөөр ертөнцийн далайд ирэхгүй хүргэгдэж, өвдөх өтлөхгүй мөнхийн давалгаанд сатаарн зовсоор, үхлийн эзэн аюулт матрын аманд орох, үл хүсэх үүрэгт зовлонгийн ачаанд дарагдах үе, авралаас хагцсан гаслант бие бархирах дуугаар, сэтгэлдээн ёроол өргөн чадсан гэрч болохыг, үгээгүй садан өөд татагч цаглашгүй гэрэлт од баг мэд, хүчийг олсон мэлмигээр болгоогч жанраасыг ялгуусан хөвгүүд, нөхөд сэлтэд ихэд бишрэн сойрхол айлтгая. Тоошгүй галавт бид бүхний тусын тулд, дээд тааллыг үүсгэсэн тангаргаа үл умартан, эрхэн жигүүрт гард тэнгэрийн замаар нисэх мэт, ихэд нэгүүлсэн хувилгаан хүчээр энд залраач. Өөр хийгээд бусдын 3 цагт барилдсан 2 чуулганы далайдыг нэгэн зүгт нэгтгэсний хүчээр үхэх цагт нэн ойртон оршихуйд би өөд татагч цаглашгүй гэрэлтийг ахмад 2 хөвгүн тэргүүтэй нөхдөөр хүрээлэгдсэн элтэд үзэх хийгээд, тэр цагт ялгуусан нөхөд сэлтэд зоригдсон буцалтгүй сайн сүсэг төрөөд, амин судас тасрах зовлонгүй орны хамт сүсгээ үл мартан дурдсаар үхэн игүүцэн даруйд ялгуусны 8 хөвгүн хувилгаан хүчээр ирэн Инхчингийн оронд одох замыг ямарчлан үзүүлсэнд шүтэн эрдэнийн бадмаас их хөлгөн язгуурт оюун хурц ямагтад төрөх болтугай. Төрсөн даруйд тогтоол дяан зоригдол үгүй, бод сэтгэл барагдах үгүй авхаалч тэргүүтээ, эрдмийн чуулган үлшгүйг олох хийгээд, ханцшгүй багш цаглашгүй гэрэлт тэргүүтээ 10 зүгийн ялгуусан хөвгүүн сэлт бүгдийг баясхан уйлдээд, их хөлгөний зарлиг ишиг үнэн ариун хүртэх болтугай. Тэдгээрийн утгыг ямарчлан дотроо багтаан сайтар онох агшин, нэг бүрд машид хэтэрсэн, тоошгүй бурхны оронд рид хувилгаанаар төрвөлгүй зорчоод, бод садвын авгаа их явдал бүгдийг бүрнээ төгсгөн уйлдах болтугай.
Ариун оронд төрсөн ч буцалтгүй хүчит нэгүслэр өдөөгдөн төрвөл үгүй рит хувилгаанаар ариун бус оронд зонхилон орчоод амьтан тэдэнд өөрийн хувьд нийцсэн номыг үзүүлснээр ялгуусны сайшаасан ариун мөрд оруулан чадах болтугай. Гайхамшигт тэдгээр явдлыг үтэр төгсгөн уйлдэх үүднээс хязгааргүй амьтны тусад ялгуусны хутгийг амар хялбар олох болтугай. Хизээ нэгнээ хуран уйлдэх нас амиа орхиход далайн амьд нөхдөр хүрээлэгдсэн цаглашгүй гэрэлтийг нүдний мөрд ил тодорхой үзэн хараад сүсэг нэгүүлслэр миний үндэс дүүрэх болтугай. Зуурдын үзэгдэл ургаж эхлэх тэр даруйд эндүүрэлгүй мөрийг ялгуусны 8 хөвгүүд үзүүлснээр инхчингийн орноо төрөн хувилгаан бий дүүрсээр ариун бус орны амьтанг өөд татах болтугай. Тэр мэтийн дээд хутгийг ис олсон төрөл бүгддээч ялгуусан шашны иш онолд асар ариун сонсох, санах, бясалгахыг бүтээх шүтэн төрөл ямагтыг олох болтугай. Шүтэн тэрнч өндөр язгуурын 7 эрдмийн чимэг луга үл хагцах болтугай. Тэр мэт ахуй үе бүгдэд ч урдын оршихуйг ямар мэдчлэн дурсах төрлөө санахыг олох болтугай. Төрөл бүгдэдээ даяар орчлон шимгүйд үзэн гэтлэхүйн эрдмээр сэтгэл булаагдсан санаагаар өдөөгдөн яалч төгс нөхцсний сайтар зарлагласан винайн номд машид гаран үлдэх болтугай. Машид гарсан цагтаа мөн өчүүхэн ч гим унлаар үл халдаан сахилын цогцыг эцэст хүргэн зохиохон үүднээс их бодийг олсон аяга дахимлаг үл хямрагч мэт болтугай. Өөр бас төрөл бүгддээ машид нисванистах хийгээд машид амьрлахын ямарчлан сайтар оноод эцэст нь хүргэх гишүүнд номын үг утгыг хоцроолгүй үл мартан барих хотол төгс тогтоолыг олох болтугай. Өөр бас төрөл бүгддээ зориглон явах тэргүйтэй Дианы олон үүд хийгээд тунгалаг нүд тэргүйтэй мэлмийн эрдэмүүд хувилгахын оронг мэдрэх тэргүйтэй илт мэтгүй бүгдийг олох луга үл хагцах болтугай. Өөр бас төрөл бүгддээ авах гээхийн орон бүгдийг өөрийн хүчээр ялгаж чадах авгаа их бэлгүүнийг олох болтугай. Машид нисванстахгүй, машид амьрлахгүй, нарийнаас нарийн хэсэг бүгдийг үл холин ямар мэтчлэн ялгаж чадах саруул бэлгүүнийг олох болтугай. Үл мэдсэн буруу бодсон эргэлзэх санаа төрсөн даруйд хоцроолгүй хорж чадах түргэн бэлгүүнийг олох болтугай. Бусдын ялган зааглаж чадаагүй номын үг уутханд торох үгүй орох гүн бэлгүүн олох болтугай. Товчтоо цалгайрсан бэлгүүний гин бүгдээс хагцсан бэлгүүнээр эрхэм зарилгийн үг утгыг ялгахад арганд мэргэн бэлгүүний үүднээс бодисодвын явдал бүгдийн эцэст хүрсэн гítэлгэгч зөөлөн их шигт мэт болтугай. Тэр мэд их саруул түргэн гүн бэлгүүнээр амар хялбар олоод хувьтанг тэтгэн барих буруу өгүүлэхүйг мохон дарах мэрэгдийн баяслыг дэгжээх гишүүнд ялгуусны эрхэм зарлиг бүгдэд судлан номлох хилцэх туйрвахад мэрэгний чандад хүрэх болтугай. Өөр бас төрөл бүгддээ өөрийн тусыг голчлон барьж сэтгэн уйлдэх бодисодвын авгаа их явдалд зүрхшэн шантрах санаа бүгдийг хориод бусдын тусыг чухалчлан авч дээд чин зоригийн чандад хүрэн арганд мэргэн бодис сэтгэлийн үүднээс бодисодвын явдал бүгдийн эцэст хүрсэн гítэлгэгчийн эрх баялагт
мэлмигээр болгоогч мэд болтугай. Өөр бас төрөл бүгддээ өвөр бусдын тусад ороход шулам тэрсүүд чандын тэнцэгч бүгдийг даран уйлдэхэд мэргэн аргын хүчийг үүднээс бодисадвын явдал бүхний хязгаарт хүрсэн гитлэгч нууцын эзэн очирваа нь бурхан мэд болтугай. Төрөл бүгддээ залхуурлыг твчсэн хичээнгүйгээр бодийн явдлыг бүрэн төгсгөн уйлдэхдээ анхан таалал үүсгэснээс эхлэн агшин төдийч алгасрал үгүй авгаа их хичээнгүй үйднээс их бодийг олсон ханцшгүй шагжин хаан мэт болтугай. Төрөл бүгддээ бодийг бүтээх саад бие сэтгэлийн өвчин бүхнийг даран уйлдэхэд алдрыг нь өгүүлсэн төдийгөр бие хэл сэтгэлийн эвэршээл бүгдийг амьрлуулж чадах амгаланд ажирсан отчин хаан манал бурхан мэт болтугай. Өөр бас төрөл бүгддээ ямар мэд хүссэнчлэн насны эцэст хүрэхэд алдрыг нь өгүүлсэн төдийгөр цаг бусын үхэл бүгдийг дарж чадах ялгуусан цаглашгүй наст аюуш бурхан мэт болтугай. Насны саад гарахад ойртвол аврагч цаглашгүй наст дөрвөн уйлсийн аль нар засахтай нийцүүлэн машид үзүүлсэн лагшин дүрийг харах хийгээд харсан дайрууд насны саад хоцроолгүй машид амьрлах болтугай. Аль нар засахтай нийцүүлж үзүүлсэн лагшин дүрийгч элтэд цаглашгүй наст мөнд таниад үнэн магад бат сүсэг төрөн түүний хүчинд шүтэн төрөл бүгддээ ялгуусан цаглашгүй наст буйны садан номын багшийг боддоор зохиоход үл хахацах болтугай. Бас төрөл бүгддээ ертөнц хийгээд ертөнцөөс хитийдсэн эрдэн бүгдийн үндэс их хүлэгний бэлэг төгөлдөр буйны садангаар баясагчлан даган тэтгэгдэх болтугай. Даган тэтгэгдэх цагтаач буйны саданд харилтгүй бат сүжгийг олон бүх талаас баясгах ямагтыг уйлдэх болтугай. Үл баясгахыг агшин төдийч үл бүтээх болтугай. Буйны садан увдис хийгээд даган үзүүлэх бүгдийг бүрэн гүйцэд увдислах болтугай. Тэдгээр утга бүгдийг ямар мэтчилэн сайтар оноод бүтээсний эцэст нь хүрч чадах болтугай. Хилэнцийн садан хийгээд хилэнцийн нөхрийн эрхэнд агшин төдийч үл явах болтугай. Төрөл бүгддээ үйлийн үрд итгэсэн сүжиг хийгээд магад гарахгүй бодийн сэтгэл асар ариун үзэл бүгдийг сайтар оноод шамдалгүй ухаарл үргэлж тасралгүй төрөх болтугай. Төрөл бүгддээ бие хэл сэтгэлийн үүднээс буйны үндэс хэдий чинээ уйлдсан бүгд бусдын тус хийгээд асар ариун бодийн шалтгаан ямагт болтугай. Хэдий хүртэл дээд чадагчийн өндөр хутгийг элтэд бүрэн олоогүй тэр хүртлээ би ариун сайн мөрийг бүтээх төрлийг олоод машид гарах хийгээд төрлөө санах болтугай. Тогтоол авхаалж диян зүн рид хуйлгаан хязгаар үгүй эрдмийн их санг барих хийгээд тэнсэх нөхөргүй бэлэг нэгүүлсэл хүчийг олоод бодийн явдлын эцэст өтөр хүрэх болтугай. Цаг бус үхлийн ёр тэмдэг үзэгдэх тэр даруйд итгэлт цаглашгүй настын лагшинг тодорхой үзэн үхлийн эзнийг омогдон дарж үхшгүй ариус баригч хутгийг олох болтугай. Төрөл бүхэнд итгэлт цаглашгүй наст бээр дээд хөлөгний саданг боддоор зохиосны хүчээр ялгуусны ихэд магтсан сайн мөр ямагтаас агшин төдийч үл буцах болтугай би. Амтныг огоор нь твчиж өөрийн тусыг горилох
Оюун бодол хизээч үл төрөх хийгээд бусдын тусыг бүтээх ёсонд үл мунхран мэргэн аргаар өрөөлийн тусыг онцгойлон автугай. Миний нэрийг өгүүлэх хийгээд дурдсан төдийг өөрч хилэнцэд үйлийн үрээр энэлэх амтан бүгд хотол төгс амгалангийн цогийг машид идлээд дээд хөлгөнд зорчих шатаар өгсөх болтугай. Ялгуусан хөвгүүний намтар цадгийн хэсэгхэн хувийг жишиж уйлдснээр бодисадвын явдал бүгдийн саад хоцроолгүй амирлан зохилтон зохицлох сэлт бүхэн сэтгэлд сансан төдий түүгээр бүтэх болтугай. Шагжийн эрхэт ба өөд татагч цаглашгүй гэрэлт хийгээд үл ялагдагч зөөлөн их шигт нууцын эзэн мэлмигээр болгоогч амгаланд ажирсан нөхөд сэлт хуурмаггүй шүтэн барилдлагын үнэн хүчээр эдгээр ерөөл үтэр түргэн бүтэх болтугай. Дашрамд дурдахад бусдад хорлолгүй явдал шүтэлцэн оршихуйн үзлийг шимээ болгосон чадагчийн эрхэт багш бурхан багшийн судар тарны шашны ох шим шар малгайтны шашныг үндэслэгч богд зонхоовын туйрвсан инхчингийн оронд төрөх ёроолыг төвд Монгол мэрэгдийн эмхэтгэн зохиосон төвд үгийн тайлбар толь сэлтэд тулгуурлан төвд их номын үг утгыг монгол хэлэнд хിവэр нь буулгах гэж хичээн Сэрахидийн адаг шав хуврагын дүрсийг баригч залхуу хойлог эрдэн гүндээ төвд хэлнээс орчуулав. Алдаа эндэгдэл гарсан бол бурхан бодисадва болон мэргэн уншигч та бүхэн хүлцэн сойрхоноо. Ер нь бурханы ариун оронд төрнө гэдэг маш өндөр эрдэм чадлыг эрхшээсэн байх ёстой. Боловч Деважин буюу инхчингийн орн нь игэл жирийн төрлөختөн ч төрж болох ариун орон тул бурхан багш болоод олон мэргэд дээдсүүд машид таалан шайшаасан орон юм. Мөн энэ оронд төрөх ёроол залбирлыг ч олонтой зохион туйрвсан байдаг аа. Инхчингийн оронд төрөх аваас Аминдева буюу од баг мэд цаглашгүй гэрэлт бурхантай бодтоор учирч түүнээс их хөлөгний номыг сонсож их болсон 6 зүйл хамаг амтны тусыг бүтээх бодисадвын цаглашгүй дээд их эрдмийг баттай олж чадах орон химээн бурхан багш болоод мэргэд дээдсүүд судар шастрт зарлагласан байдаг аа. Тиймээс инхчингийн оронд төрөх нь машид чухал бөгөөд инхчингийн оронд төрхийн тулд 4 гол шалтгааныг бүтээх ёстой хэмээжээ. Тэр 4 гол шалтгаан нь юу вэ гэвэл үүнд 1. Цаглашгүй гэрэлт бурхан болоод түүний орших инхчингийн орны төрх байдлыг судар шастраас мэдэн авч бясалган бүтээн цаглашгүй их сүсгийг төрүүлэх. 2. Асрал инрэл бод сэтгэлийг бясалгах. Бүр сайн бол бодисадвын санваар авч сахих. 3. Тэрхүү сүсэг бишрэл бод сэтгэлээр сэтгэгдэн мөргөл тахил наминчлаг даган баясал сануулн дурдах сойрхол айлтгах зориулга ерөөл гих буян хурааж хилэн зарлах 7 гишүүнд уйл тэргүүтээ зөв сайн уйлд шамдах. 4. Өөрийн хураасан буян бүгдээ инхчингийн оронд төрхийн тулд нэгэн үзүүрт ариун цагаан сэтгэлээр зориулан ерөөл өдгээр дүүрвэн юм. Мөн бэлгийн тоодлын сар бүрийн шинийн 15 нь цаглашгүй гэрэлт бурханы дүүцэн буюу бэлэгт өдөр билээ. Цаглашгүй гэрэлт бурханы тарныг тоолохдоо ялж төгс нөгцсөн түүнчлэн ажирсан дайснаа дарагч үнэхээр төгссөн бурхан цаглашгүй гэрэлтэд мөрөгмөө. Амидэва хри. Буян үгээр түргнээ би цаглашгүй гэрэлтийн хутгийг олоод нэгч амтанг үүлэх хоцрон түүний хутагт хүргэх болтугай. Үүгээр хураасан буян хүчээр 14-р Далай лам тэргүүтээ багш дээдсүүдийн үлмий батчин уйлсан дэлгэрч ялангуяа умраас умарт зүгийн шашинд амтны өмөг түшиг оюун санааны удирдагч халах
Живзэн дам гутагтын 10 дугаар дүр арслан ширээнэ түргэн заларч лагшин насны хамаг саад бүхэн амирлан судар тарин гүн ухааны номлолд угтан тултал суралцсан мэрэгдийн манлай болон тодорч бурхан багш луга ижил шашин амтны авгаа их тусыг бүтээн зохиол үйлсэн ногторгуйн хязгаар хүртэл дэлгэрэх болтугай. Нийт их дэлхий тэр дундаа Монгол орны сав шим бүхэн амар амгалан байж оюун санаа эрдэм мэдлэг хөгжил дэвшил бүхэн хотол төгс болохын үлзий хутаг орших болтугай. Энэ бүхнийг орчуулан эмхтгэн хүргэсэн багш хэргийн тухайд Эрдэнэгүнд самбил таньда маш их талархлаа. За энэхүү номыг сонссон та бүхэндээ баярлалаа. Номын цагаан үйлс дэлгэрэх болтугай. За баяртай.